Нэг л эцгийн ариун урсгалаас үе залгаж ургасан болохоор, нэг л ээжийн алтан хевлийд өрн болж бүрэлдсэн болохоор, нэг л гэрийн халуун голомтыг тойрч хүлд орсон болохоор, нэг л нэрийг хан хорвоод залж овгулсан болохоор, зүс царай адил гэж андуурагдсан болохоор, зан ааш ижил гэж эндүрэгдсэн болохоор, зөрүүд тэмэгхэн наснаасаа л сайндаж муудаж өссөн юм болохоор, зүрхий гомдлоо гэвч нулимсан арчаад л инээдэг болохоор, энэ ахан дүүс, энэ амин улс. Үсгийн цагт хитгэн борцгоо хувааж идсэн юм болохоор, өвдгийн цагт халуун сэтгэлээ дэвсэж тойголсон юм болохоор, үнчрэл хагцлын дунд биенээ л түшиж үлдсэн юм болохоор, өөдсгөн багаасаа л нэгнээ бараадаж ижилтсэн юм болохоор, агаан дүүгээ өмөрч айлын бандтай нудраг зөрүүлсэн юм болохоор, аниан багыгаа тэрч сайртай хацрыг нь үнсэн эрхлүүлсэн юм болохоор, тоостой нүрээ угаацхан баярын гинжээр гүйсэн юм болохоор, тоонтой гэрээ дүүргэн зүнгөөрөө шүгэлдэж жаргасан юм болохоор, энэ ахан дүүс, энэ амин улс. Нэг л хүний тэргүүн дээр цуглаж уйлсан юм болохоор, нэг л хатуу урчлан хамтдаа туулдаг юм болохоор, үс үсгэн бодоод л өгөөлж сандаг юм болохоор, үсэн буурал боллооч ах минь дүү минь л гэдэг болохоор, салаад явъя гэвч сэтгэл нь нурсаж холбох, сарнай доодыг гэвч голомт нь дуудаж цуглуулах аргамжаатай улсаа. За би Жаданбээр Сэндаржийн 2 дахь хүүхэд Баасан доржиж байна. 1955 онд Ховд аймгийн Даруй сумын Буянт гэдэг газар төрсөн. За тэгээд бага насаа эсхийн гар дээр өсөж өндийсэн. 8 настайдаа сургуульд орсон. Даруй 8 жилийн сургуулийг 74 онд төгссөн. 74 онд Зөвлөлт социалист бүрдэнд бүгд найрамд холбоот Орос улсын Казахстаны Дежамбул гэдэг хотод 2 жил сан техникийн слесарь мэргэжлэр нийтийн аж ахуйн улсын яамны нэр дээр төгсөж ирсэн. 76-нд Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн тэрээст сан техникийн слесарьаар ажиллаж эхэлсэн. Тэнд 95 оны хүртэл ажилласан. 95 оныг цах зээлийн шуурганд өртөөд манай ажлын газар таарсан. Би тэгээд 95 онд Ховд аймгийн Даруй сумд аав ээж дээр очиж мал маллсан. Тэнд мал 7 жил мал маллаад 2002 онд малаан туугаад Хинтийн Цэнгэр мандалд ирж 1 жил өгөлдсөн. Тэндээс буцаж малаан тууж хотод орж ирээд баруун төрөнд цус чинь амаржаад хүүхдүүд бүгд сургуульд хүүхдүүд айл байхгүй гэхээр малаан зараад хот руу орсон. 2003 оны 9 сард тухайн үеийн хүүхд тасран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгт санааны слесарьаар ажилласан. Тэндээ ажиллаж байгаад 2015 онд тэтгэвртэй гарсан. Тэгээ одоо сонгоо харихын дүүргээ 21-р хороонд одоо хэдэн хүүхртэй тэнд амьдарч байгаа. Хөгшөнтэйгөө хоёулахнаа. Нэг зээтгэгээ гуруулаа байна. Одоо нэг аав ээжийн сайн өсөж хүмүүжүүлсний буйнаар би үндсэндээ тэтгэврт гартлаа 2хан газар ажилласан юм байна. Зарим улс шиг нэг тийм олон газар ажиллаад байгаагүй. Нэг барилга засварын нэгдсэн тэрээст ажиллаж байхдаа 6, 7, 8 дугаар 5 жилийн гавшгаач 7 дугаар 5 жилийн залуу гавшгаач алтан медалаар шагнуулж байсан. Тухайн үед 1985 онд нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны ажил мэргэжлийн авраг шалгаруулалт тэмцээнд ороод тэндээс хүрээлэн медаль авч байсан. Хожим энэ хүүхд тасран хүмүүжүүлэх төвөд 2003 онд ороод 15 он хүртэл ажиллахдаа энд ажиллаж байгаад хөдөлмөрийн хүндэс медалаар шагнуулсан. За би 1959 оны 4/25 онд Алтан хонгос гэж газар төрсөн. Тэгээ би нэг ахтай, нэг эгчтэй айлын 3 дахьгүй. Би бага насаа Ховд аймгийн Даруй сумын дунд сургууль төгссөн. Бага 3, 4, 5 оданга. Тэгээд Улаанбаатар хотод би
Тэгээд дунд сургуулаа төгссөн. Улаанбаатар хотод сургуулийн намайг чинь лам болгож гээд энд иргээд Улаанбаатарт 9-р дор сурч ирээд энд манай ах их хоёр нэг лам үдэн жайж хүн байсан. Тэргээд намайг лам болгоо гээд би лам болно гэж энд ирсэн юм аа. Тэгээд сургууль сурангаа их сургуульд ороод сургуульд сурж байгаад өдөөс хойш нухтын гандандаар очиод тэнд мань цав айрг арт гэдэг тэр ногод өдөөс хойш нухтаар чинь гандандаар очиод хурал дүн суугаад тэгдэг басаа ингээд замаг төвшөрлөгийн дунд сургууль өгсөд Хоод аймгийн Хүчиндээ дараамын театрт 1980-нд зураачаар орсон. Зураачаар Хоод аймгийн Хүчиндээ гэрэлтүүлэгч тайзны мэснэр зураач гэрэлтүүлэгч можаан гэд маш ажил хийсэн. 80 оноос 2005 он хүртэл 2005 оноос 2020 он хүртэл хан улдүргийн хан улдүрт 15-6 жил ачхан дарах гэсэн 20 оны 3 сарын 4-нд говийн хамарлалаа. За би олхон уут Эрдэнэсэн дөржин Сэрэн дөрж гэдэг хүн байна. 3 дахь залуу 1961 онд төрсөн. За тэгээд 7 настай гасан дээр жахтаа сурвалж суугаад за нэг 60 гаруй сурвалж суугаад арайч 20 дугаар ангид ороогүй тэгээд сурвалжаас гарсан өөрийнхөө дураар. Морины чэйжин доор жоохон хүүхд чинь нуугчдаг. Тэр үчид багш нар хөөж ирэнтэй ягаад хүүхдээ сургуулж явуулдаг гэж өөрөө нэг сурвалжаас гараад мал маллах сонирхолтой. Хот ус энэ одоо дээр гацаагаад худаг байдгаас нэрээ гацааруу таваарч гэрэн төрөө хараач ингэж явсаар байгаад сурвалж гарсан байгаа. Өөрөө сайн дураар. За тэгээд 18-аас хүртэл ээж авдараа малдаар байж байгаа 18 нас хүрээд цэргийн албанд мордоод 3 жилийн цэргийн алба хаагаад за нэг 3 жил хэрээтэй Хоод аймагт очиж тэндээ ажил хийж скаватор болж тоосон зовлож тэнд ажиллаж байгаад дээр нь тэгээд бас хүн чинь сони юм байл л дээ. Би одоо 29-т 90-нд малдаар ирсэн. Хавдаас наашаа. Шүн унтж байгаад ерөөсөө нутгаас одоо манай холбоо толгой Бадрын булг гэж сайхан туслангууд байдаг будан татаад ингээ зүүдэнд ороод ерөөсөө гитэж чаддаг, унтж чаддаг. Тэгээ ээжтэй хэлсэн. Ингээд хөдөө гармаараа нэгсэн. Түр чинь нэг нийгмийн найруулдаг гэсэн хэлээ. Аав жаахан дургу. Тэ манай Хөдөлгөөний Баатар төрийн саярхалт авсан доктор Ламба. Аас ээж асуусан байх. Гэхдээ манай одоо ингээ хөдөө гарч мал мална гэдэг бахаа. Усууд нь малцсан болохоос зүгтаад төв суурин газар яваад байна. Гэсэн чинь тэрийг гарга мөнхөө алсан аваад өгдөө шүү. Бээжээс зөвшөөрөл авч тэгээд хөдөө гарч мал малсан. Тэ мал маллаад манай эхнэр нэмж өгж цэцгийн одоо тэр үнтэй сууж 2 охин 2 саган байна 4 саг хүүхэдтэй болж өдөөд амьдарч байгаа. Тэгээ миний 2002 онд сумын сайн малчин болоод 2007 онд аймгийн аварга малчин болоод 2015 онд улсын сайн малчин болоод 20 онд шавар малчин болоод 21 онд Хөдөлгөөний Баатар гэсэн сайхан нэр үнэтэй шагналыг хөтсөндөө энэ маань одоо миний нут усын сутай ярхан уул энэ буудагд манай шүтэж өгдөөц уютмараа тэрнэг шиг уян өргөвдүүдээ ач уян хандислийн буян би өөрөө чигтэж нэлээд бас тийм яарууч гэх юм одоо энэ усад яаруулагдээ тийм одоо жаахан хөдөөтэй л бас малын сайхан хариулдаг таньдаг одоо морой сайхан унцхан дорж мараа тэр моромдаг сайхан тэр малхайг бол миний ээж аав надаас сурч гисэн энийхээ ажил сан хөдөлмөрлөгдөд танаас явж байна да. Би 1964 онд Эрдэнэсэн дөржин сургууль хүү болж Ховд аймгийн Дариусрын захирлаа гэдэг газар төрсөө. Тэгээд нэгдүгээр ороод 80 он 8 төгсөөд илгээлтэр хөдөө мал дээр гарч аавчтай бол малчаад 83 онд Ховдын цэргийн ангид цэргийн албааж 86 онд удирж ахлагч болоод тэндээс 88 онд цэргийг сургууль цэргийн нэгцэндээ сурвал одоогийн цэргийн сургуульд офицеруудын мэргэжлийн курс төгс тэндээ 95 хөл ажилласан офицер болж тэндээр орон тооноос хомтлоо гарч гараад 2000 онд хөдөө аавч дээр ирж малчин болсон энд. Тэгээд одоо хүртэл ажиллаж байгаад малч нар тэтгэвртэй гарчаад одоо сая өнгөрдөж жилийн 10 сараас эхлээд уурхай дээр ажиллаж байна. Уурхай боолууд гэдэг компани. Уурхай банкгийн үйлчлэгийн компанид ажилладаг. Тийм л хүн байна. За би одоо Эрдэнэсэн дөржин Цэрэн Балжтай гэдэг намайг. Би одоо
11 дүүтэй, манайх 12 улаа. Би 55 онд төрсөн, одоо 67 настай. Тэгээ одоо дүүнэртэйгээ хамт энд дүүнэр маань тал талаас нь цуглараад энд ирсэнд би их баяртай байна. Тэгэл тэндээс нь чадан ядан зүтгэл одоо энд иржээ. Их баяртай байгаа дүүнэртэй. За намайг Чимэцэрэн гэдэг. Би Ховд аймгийн Даруй сумын харьяатай. Би 1963 онд төрсөн. Би аав ээжээсээ 12 улаа. Тэгээд энийхээ би чинь дээрээ 3 ах 1 эгч. Би 5 дахь юм байгаамаа. Би одонгийн хөхт одоо 5 дахь хөхт 8 дахь хөхтөр одоо өгдөг. Миний одоо 1 2 дугаар одонтой. Бага насаа Даруй сумын дунд сургуульд явсан. Бидний үед цэцэрлэг ажиллаж байгаагүй. Аав ээжийнхээ гар дээр маллаж аав ээжигээ ажил үйлсийг харж бага нас маань одоо хургаш көсөлдөх одоо ийм ажил дээр л аав ээжтэй тусалж ингэж бага нас минь өнгөрөөд сургуулийг бол 8 жилийн Даруйга дунд сургуульд дүүргээд Ховд аймгийн 2 дугаар 10 жилийг 83 онд дүүргэсэн. 83 оноос хамгаахын соёл дунд сургуулийн англи лаврант ангийг дүүргэж лаврант багын эмчилсэн мэргэжлэр одоо 33 жил ажиллаад 14 оноос насныхаа тэтгэврт гарсан. Би одоо нөхөр хүүхдтэй хамт ам бол 4-лээ, 2 хүүтэй, одоо 5 ачтай. Би тэгэхэд бол хам буурлаа, хатан буурал ээжийнхээ хөвлөгөөс 12-удаа төрсөн. Ачтаав ээжийнхээ буйнд одоо бид нар эрүүл сарвал 12-удаа элэг бүтэн одоо өнөөдөр энэ шаргалжуутгтыг амралтанд ирээд одоо би тэгэхэд 12-удаа ингэ сайхан амралтын газар ирээд сайхан амарч байна. За намайг Эрдэнэсын даржийн хажтмаа гэдэг. Би энэ айлын 7 дахь хүүхэд. Дээрээ 4 ахтай, 2 эгчлээд ороо 5 дүүтэй. За би тэгэхэд бага насаа одоо олуулаа бужигнаал. Манайх нэгдлийн малчин гэдэг тийм. Нэгдлийн малчин айл байсан. Бужигнаал олуулаа өссөн. 8 настай сургуульд орсон. За тэгээд 10 дугаар ингээд төсөөлсөн барилгын техникум, Бархны барилгын техникумд төгссөн. Цахилгааны техникч мэргэжлээ. За хотод мэргэжлээрээ 3 жил ажилласан. Тэгээ хөдөө ирээд хүнтэй суугаад 98 онд хүнтэй суусан. Одоо нэг хүүтэй охинтой. За манай охиныг Болормоо гэдэг ангаахыг сургууль сурдаг. Хүү ганц албаа Монгол Улсын сургуулийн 1-р курс. Манай нөхөр Бадарч одоо Ховдын одоо ачвын компани жолооч тэгвэрт явдаг юм байна. Ах トゥ 12 энд уулзалтад одоо сайхан байна бид нар. Намайг Эмцэн даржийн Эрдэнэ жаргалагдаг. Би дээрээсээ 8 дахь хүүхэд нь ээжийнхаа баяр нь болж 1-р одны эзэн байд. Дээрээ хангааш их сайхан 4 ахтай. Бас энэл сайхан ээжийнхээ оронд ээж болсон 3 сайхан эгчтэй. Дараа 4 сайхан хөөрхөн дүүтэй. Тэгээд яг айлын дундхан олж төрсэн болохоор нэг их ажиллаж хийхгүй. Тэгээд түүнээрээ их авдаг тийм хүүхдээсэн. Тэгээд 8 наснаа сургуульд ороод цэцэрлэгийн машин техникум дараа бакалавр магистр төгсөөд боловсролын байгууллагад 28 жил ажилласан. Тэгээд сүүлийн 6 жил сайн сургалтын төвд олон улсын сайн сургалтын төвд сурах шагшаар ажиллаж байгаа. Тэгээ 2 сайхан хүүхдтэйгээ зээтэйгээ дөрүүлээ амьдарч байна. Тэгээ энэ сайхан газар ах トゥ 12 яг голдоо уулзаад ингэж энэ амралтын газар уулзаад аз жаргалтайгаар баяр хөөртэйгээр элэг бүтэн ээж аваад урсаад ингэж сууж байгаадаа үнэхээр аз жаргалтай баяртай. За намайг Алма гэдэг Эрдэнэсын даржийн Алма. Би дээрээ 4 ах 4 эгчтэй, доороо 3 дүүтэй. Дээрээс 9 гэн гэсэн үг тий. Тэгэхээр би 7 настай байхдаа анх сургуульд орсон. Дийнх нь бидний үед чинь болохоор 8 настай сургуульд ордог гэсэн. Тэгээ манай одоо Чимцэр эгчийг 8 дугаар ангид байхад нь одоо 8 дугаар анги төгсгөөс өмнө намайг анх 1 дугаар ангид оруулж ирсэн. Тэгээ бид нар байранд байдаг гэсэн тий. Тэгээ хавар нь сургууль төгсөх болохоор шинэ анги гэдэг гэсэн. Тэгээ шинэ ангийн дэтэл нэг хичээл эрхлэгч хурал хийж байгаад намайг босгоод Эрдэнэсын даржийн Алма гэж байна өгөөд байна. Тэгсэн чинь нөгөө бэлтгэл бүлэгт суулгахаар урилга аваад очиж. Тэгсэн чинь би 1-р ангид төгссөн. Ямар сурж яаг гэдэг, онд сурж яаг гэдэг. Тэр үед болохоор нөгөө сургууль төрүүлж 7 настай орох нутгийг урилга өгөөд очихоор зугтдаг. Тийм хүүхд байхгүй гэдэг бүр 8-тай, 9-тай, 10-тай ордог тийм үе байсан. Гэтэл би 7 настай сургуульд ороод 1-р анги онцнод дөнтө төгсчихсэн байхад баяр хүргэж тэгж олон хүүхдүүдийн өмнө босгоод ингээ эрхлэгч, галт эрхлэгч маань хэлжсэн. Тэгээ тэр бас санаанаас гардаггүй. Тэгээ 8 дугаар анги төгсөөд Арангаан багшийн сургуульд яваад 90 онд 7 настай орсон хүүхд чи 19 настай багшуулаад ирж байсан ах тий. Тэгээд Даруйхан сургуульд анх багшаар ирээд тэнд 12 жил багшилсан. Тэгээд Даруйд 12 жил багшлаад төв рүү бид нар шилжиж ороод Ховд аймгийн 3 дугаар сургуульд 20 жил боловсролын салбарт нийт 32 жил багшилж байна тий.
Тэгээ бид нар тэгээд яг үнэхээр л яг ахын дүүнараа яг ингээ өргөж тойлж ингэж өссөн бидний дунд хөгжилтөө өвчнөө зөндөө явуулж исэн насан туршдаа бид нар одоо нэг л нэрийн дор цогцрох ийм л гавьяатай ийм л хөвтэй хүмүүстэй. Намайг Одгорл гэдэг би юу 1973 онд төрж исэн. Дараа 2 дүүтэй. Тэгээд Завхан аймгийн худалдааны техникумын нийтдээ олон ангиар төгсөж исэн. Төгсөж ирээд хөдөө малчингаар ажиллаж байгаа. Одоо ч гэсэн малчин хийдэг. За хань ижилтэй хөдөө мөн хань ижилтэй болоод 4 хүүхэдтэй. Ингээ амбал олуулаа амьдарч байгаа хүүхдүүд үн тустайгаа гарчихсан. Аав ээжийн хөдөлмөрч зан нөлөөлөл малчин сонгосон доо ярина. Малаа явж хахад байгаль хангаа сайхан байх нь л их сайхан та. Биднэрт. Тэгээ хаврын цагт шинтэл аваад малаа хашаан дотор хараа зогсож явахд бол энэ урамсч сэрэгдэг гэсэн. Намайг Од Сүрэн гэдэг би 75 оны хүүхэд. Би 11 дэх охин болж төрсөн. Энэ би болохоор 1-р ангид хамгийн Ховд аймгийн 1-р 10 жилд анх очиж сурч Ховд аймгийн 1-р 10 жилийг 8 жил сур төгсөөд хотын оюутан эсгүүрийн сургуульд сурсан байгаа. Тэгээ оюутан эсгүүрийн сургуульд ингээд сурч байхад манай аавын би хаан жоохон чадалтын хэн муудаад одоо бүл чадал муудлаа. Чи одоо ирж мал дээрээ ирж малаа мал гэд намайг бол дуудаж авчирч ирсэн энэ мал дээр гаргаж ирж ингэж малчин болгосон байгаа. Би 1996 онд энэ хантайгаа учирч хантайгаа ингэж гэрэл болж одоо энэ даруйсамхаа дэлгэр багта мал малж байгаа. Энэ манай аав ээж хоёрынхаа энэ малчин заяаг ингэж үе удам дамжиж мал малж яваадаа би маш их баяртай байгаа. Намайг Чимэндэр гэсэн гэдэг би энэ айлын отгой охин бол мэдлсэн. Дээрээ 4 ахтай 7 агчтэй. Арахгүй дараа ирэх юм зү. Одоо би тэгэхэд аав ээжээс 12 маань ингээд хөргөн ах бэргийн ихч хөргөн бэр ач зээ нартайгаа 109 болжээ өнөөдрийн одоогийн байдлаар ингэж хөнөр өтгөн болж байдаг өсч өндөж одоо эдис эрэхтэй явж байгаа маань бидний аав ээж минь ажиллаж гисэнгүй хөдөлмөрч бид нарыг эрүүл саруул өсгсөн одоо ажиллаж одоо хөдөлмөрлөх энэ болгоны манай аав ээж минь зааж сургаж өгч явсны ач хаваа юм да. Манай аав ээж бол их малж хичээнгүй улсууд байсан. Жадамбай Эрдэнэсэн дарж гэдэг хүн 1927 онд төрсөн. Ингээд ээж залгар ядмын залгартай гэрлээд одоо 12 хүүхдийг төрүүлэх хугацаанд дандаа л нэгдлийн мал маллаж одоо гадуу хариулах нэгдэл нийгмийн хоныг хариулах ингэж л одоо явсан. Одоо бичиг үсэг тухайн үед сургууль соёл төгсөөгүй ч гэсэн амьдралын их хар ухаантай хөдөлмөрч бичэнгүй ажиллаж сэргэлэн тав авахалжтай ярилцсан алга нүдтэй ингээд ярилцсан сайхан цагаан шүттэй жинхэнэ Монгол юндэн гөвөө гэж ааваараа би бахархдаг. Энэ аав бол энэ нэгдлийн нийгмийн олон маллахын хажуугаар бид 12-ыг өсгөж эндийлж бүгдийг нь одоо дунд боловсрал, дээд боловсрал, техникийн их сургууль боловсрал 12-ын гарын ганцганд хөлийн дөрөнд хүргэсэн ийм ачтангуудаа минь аав ээж. За би хар багасаа аавтай нэг удаа хотор явд. Тэгэхэд би миний бодоор нэг 5-тай байсан юм уу 6-тай байсан юм уу тэгэхэд нэг зуны цагаан гол гэдэг газар хотор явж ирсэн. Бол ерэн биднийг их ажил хичээнгүй болгож өсгсөн дөө. Зуны цагт яагаачгүй нэг 4 цагийн үед нэг бүрэг торгож явах чинь одоо хоног харахад бол бид нар яг тийм үед л босдог ус. Тэгэхэд аав бол хоноо хураагаад ирж идэг ус. Шөнө хоноо бэлчээдэг ус юм шиг байгаа. Бид нар унтчаа тэгэл нар халахаас өмнө хоноо харгадаг. Нэгдлийн 500 гаруй хонь малладаг байсан. Тэгээ ерэн бүл дотроо би тэгэхэд манай авах чадaltaй хүн байсан учраас тэгэл бид хэд нэг хонь хүлээд өгсөн биднээс нэг харуугасаа хонь харгаж өгсөн шүү дээ. Тэгээд нөгөө хонь ямаагаа сайлан хийн. Энэ бид нар бүгд л эрэгтэй эмэгтэйгөө бүгд хонь ямаа сааж өгсөн бас. Тэгээд аавтайгаа хамт бол би ер нь хоныг хариулдаг гэсэн. Надад зориулж болохоор юу яадаг гэсэн. Бүр ингэ цэрэг имэйл бэлдээд өгсөн.
Тэгэл аав суваа хөндөвж яхад би сайлны хоринд явж идэг хамт хоёлоо хоринд бороотой үед энэ төр будантаа багт чинь тэгэл аав хоёр хоньныхоо дунд байж идэг. Тэгэл аав ингээл нараар баримжаалал одоо хоньны гэрлүүгээ харих цаг болсон байна гэл. Тэгэл аавтайгаа хамт хожирт явж исэн. Тэр их дурсамжтай өчнөө зөндөө сайхан мөчүүд байна те. Ер нь ажилсаг малч манай аав насаараа сайхан малсан. Манай аавыг тэр ихч Сербан ярьжсэн морьсаа ургалдаг гэсэн. Манай аав чинь анх цэргээс халагдаж очиод нэгдлийн адуу малж ийсэн гэсэн. Би яг тэр адуу малж яхад төрсөн юм лээ. Тэгээ морь ургалахад одоо нөгөө уурга урагшаа шидэж өөрөө сунж уургалдаг. Тэгэхэд хоёр хөлийнхэн дээр морины хондлоо дээргээд ханг гэд нийлээ салж идэг байсан гэсэн. Бас нэг сайн юм ярихад говьд адуунд явж байгаа морин ицсэн. Явгуу явж ясан тэр Баяуул талын нэг айлын мундаг буур одоо хүн барьдаг буур. Тэр чинь говь эзгүй юм чинь тэр буур хар урдаараа ирсэн гэж. Тэгэл аав хажуу талаар зөөргшил болсон буурыг цохоод унгацсан. Яг нэг буураа осорлож аваад унаад яг тэр айлд нь очсон. Тэр айл эзэн гайхаж ийсэн гэсэн. Хүн барьдаг буур яагаад осорлоод унаад ирвэ гэж. Манай аав тийм эртээ чадaltaй хүн байсан. Маш бид нартай тоглодог. Тэгээд цагаан мод хайдаг тийм тоглоомыг тоглоно. Гинж таслах гэдэг тоглоом байдаг. Тэрийг их тоглодог. Манай аав чинь бас нэг сайхан дуулдаг. Нутаг усныхаа хүмүүсийг цуглуулж ирээл бүгдийг нэг сайхан алан мороо унж ирээл хүрээ дээрээгээл дуудаж ирж цуглуулж ирж байгаа л тэгэл нэг баяр хөөр болоод дуулдаг. Тэгэл манай тэр гавьяат дуулна, энд дуулна гээл бид нэрээ цололж ирж байгаа л тэгэл хүүхдүүдээрээ бахархаж их дуулдаг. Манай тэр ирлээ, энэ ирлээ гэж нухтаг нөгөөхөнтэйгээ яриад нөгөө хөгшчүүлтэн гэл мэдлэхгүй болохоо чи энэ хүний өмнө ирээд мэндэл энэ сургууль соёлд явж ирээд бүр их сонирн болоо би таац бүхэж ирж байгаа төсвөл мэндэл гээл тэгэл яг тэр сайхан уламжлал нь үлдсэн манай ах нар эгч нар үргэлж тэр сайхан уламжлалаараа бас л хүмүүжээд ирсэн болохоор өөр хүүхдээ ч гэсэн яг л тэгж хүмүүжүүлсэн. Анх нөгөөд багын багшаар төгсөж ирээд анхны цалин маань бууж байгаа. Тэр үед дандаа 300 төгрөг анхны цалин буусан. Тэгээд тэр чинь айгүй их бараа сүртэй байгаа байхгүй нөгөө задгаа мөнгө учраас 3 төгрөгөөр тэгээд аваад иртэл аав мань дэрийг авдар дотор ингээ ачуурн зангидаа хийцэн. Тэгэл нөгөө айл сахалтын хүмүүс орж ирэхээр охины минь багш болсны анхны цалин гэж хүн болгонд үзүүлдэг. Би тэрнээс нь бүр ичдэг. Бити үзүүлээсээ тэр ядаргаатай ингээ бараг тэгдэг байсан. Тэгээ одоо нөгөө өөр хүүхд гаргаад биднийхээ сайн сайхан яваг хараад ирэхээр үнэхээр хүүхдэрээ бахаргаад иржсэн. Аавынхаа сэтгэлийг ойлгож байгаа тий. Миний бас нэг дурсан санаанаас гардаггүй юм. Намайг багах таав нэг хот руу жинтэс. Нэг ононтэй нэг цагаан даав, нэг улаан даав хоёр ууж өгчөө. За чи өдөр болгоо энэ даавг нийс ингээ ахиулаад яваад. Тэгэд энэ даавн дээр ирэхээр би ирнэ жилээ явчихсан. Тэгээд тэр одоо бодвол 3 сар орчим явсан юм шиг байна. Тэгээ явхдаа би жоохон хөөгдөөс явхдаа өх олон баг 30-40 тэмээтэй явсан. Ирэхдээ тэгсэн ганцхан тэмээ ачаатай ирсэн би гайхчихсан. Тийм их юм авчивчгаа юм жоох юм авчирдаг юм уу гэж. Тэгтээ одоо нэг айлгуудад нэг шаазмаар байдагтай эмээлтэй. Тийм шаазмаар 2 тийм шаазмаар авчирж өгч гэсэн надад. Миний аав одоо амьдралын хар ухаан сайтай үндсэн эзэмсэн мэрэгжил боловсралгүй ч гэсэн одоо маш олон талын мэрэгжил мэдлэгтэй авсгаа самгаатай их ажиллаж гисрэнгүй бүх талын юм авьяас чадвартай хүү байсан нь одоо тодорхой байдаг. Жишээлхэд одоо би 5 дахь хүүхд одонгоо ихээ одонгоо 2 дахь одонгийн хүүхдэлтэй. Тэгэхэд миний аав бол гэртээ дандаа бид нэр их барьж авсан байдгийг одоо 8 дахь хүүхдээс эхэлж ээж ирж их төржөөлөө. Тэгээд маш их санаа зовж чичирс сагстал бие маань чичирс эмнэлэг төрөх чинь ямар хэцүү байдیں۔ Бүх хувцас задлж байгаа хийчгаад ил задгаа хүний нүрэн дээр гихтэндэг яасан хэцүү байдیں۔ Би яст айж төрхөөс гадна маш их айж сандарчаалаа гэж ингэж ээж маань хуучилдаг байл. Аавал хүүхдээ их барьж авдаг. Бүх үйл ажиллагаа гэртээ ингэж явуулдаг. Байсаа ингэж ярьдаг. Би бол аавыгаа их барьж авсан хүүхд аавын хүүхд гэж бодож өөр их бахархдаг. Тэрсэн аав минь миний авсан ээж. Манай ээж бол одоо баян ядам гэдэг хүний одоо баг охин. Баян ядам гэдэг чинь одоо 2 охинтой байсан тэр хэд 4-6 хүүхэдтэй байсан юм да тий. Тэр хамгийн баг охин манай хамгийн баг хүүхэд нь манай ээж. Тэгээ манай ээж бол их ажилчгүй их уран хүн байсан. Дээд бол маш гоё. Ер нь бид нар баг багтаа ер нь гэж худалдааны гутал ер нь өмсч үзээгүй. Ээж ойсон гутал.
дээл хувцс өмөд ерэн цамц бүх юм ээж ойж өгдөг байсан. Сургууль орохдоо хүртэл миний цүнхийг ээж ойж өгч байсан. Нүүрэн дээрээ улаан тав хошуутай ногоон дайлмын цүнх цэнхэр дээлтэй би сургууль явж байсан. Одоо тэгээд тийм даавн цүнхтэй явжсэн бол одооны хүүхдүүд өнөмсгүй. Миний ээж бол бас цэвэр цэмцгэр нямбаа их ажиллаж гисэнгүй их үүлэн дуран одоо бид нарыг үлгэрэл дуурайж өдий зэрэгтэй амьдрал ахуйдаа эзэн болж явхад бол аав ээж минь их нөлөөсөн тэр хэдийг гал үлгэр жишээгээр ингээ явдаг их чээд сайтай ой сайтай миний ээж тэгээд дандаа үлгэр ярьдаг туйл түүх ярьж өгдөг одоо маш их юмыг одоо онсолж тайлхдаг онсог үлгэрийг хүүхдүүтэй ярина. Тэгээд амьдралын хар ухааныг бол маш сайн ярьд. Ажил хийвэл дуустал, давс хийвэл дуустал хүүхэд гэж хэлдэг байсан. Эд хөрөнгийн тусалтаас дэмжлэгээс илүү сэтгэлийн өглөг дэмжлэг та нар хүнд өгж яваарай. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал яваарай. Одоо эвтэй найрамдалтай яваарай. Ер нь хөдөлмөрч хичээнгүй ийм байхыг бол ингэж одоо зүр цэцүүг өөрөө үлгэрлж биднэрт хэлж өглөө эрт босч орой эрт унтаж энэ их хөдөлмөр цан чанарыг бол аав ээжээсээ бид нар сурсан. Манай ээж бол их уран хүн байсан. Сайн сүгээг сайн хийн. Одоо тэр нэрмэл манай ээжийн нэрмэл нутагтаа гайхдаг байсан. Тэр хааруул хоёр. Яг тэрэн дураад одоо манай дүүнэрийн хааруул гэсэн сайхан хааруул цагаа идэ хийдэг. Одоо тэр ээжийн хүмүүжүүлсэн хүмүүжлүүд энэ бол аав ээж. Ер нь тэгэл бүгдээр бол ажил хийж сурал гэж бид нэр сурцсан юм байж болно. Сураагүй юм та нар том босоо өнөө сурах гэж хэцүү байдгийг. Одоо багаасаа та нар сурцгаа. Сурцсан юм орхиж болно. Сураагүй юм сурах гэж хэцүү байдаг гэдэг ер нь тиймэрхүү юм их ярьдаг байсан. Ээж маань их уран байранд бид нар байдаг. Тэгээ манай байрны багш нурцад бидний дээл бүгд ижилхэн нэг ногоон хүмтэй дээлтэй. Тэгээ нурцад багш бидний дээлийг хараад ямар сайхан гагамон нэр уран шүү өстө нэрийн дээл нь дээлний хаваас шаглаас ингээл дээл аяга хүзээл ингээл шагшраал мөн сайхан өстөр сайхан октод өстө нэр хүмүүжлэлтэй өстө сайхан ингээл үнэхээр л сайхан шагшигддаг байсан бүгд л толгой сайтай манай энэ хин зэн оцрон одгор лидер ингээл миний доотлон 3 дөрөв толгой сайтай бүгд л ер нь өстө толгой згсэн сургуульдаа сурлахдаа тийм хүүхдэд байсан. Тэгээ сүүлийн дүүнер маань нэр нь дандаа октод болохоор хүн амт ингээл 90 жочд ирнэ. Тэгэл бид нарыг чинь та нар хүн ороод ирэхлээр архайтлаа битгий хүний өмнөөс хараа суугаад бай. Гадаа гараад гадаах ажил мажлаа хий. Ер нь дандаа л ажиллаа хий. Юм хий. Дандаа юм хийлэгдэг хүн байсан гэж байна. Тэгэл бид нар чи хүн ирэхэд ерөөсөө тэр гэрт бол байхгүй. Гадуур гараад тэгэл ус цасаа наргаландаа явна. Дор хаяал отныхоо ноосыг төвөн тэгэл тийм л ажил хийдэг. Ер нь зүгээр суулгадаг дандаа тий. Сурсан юмыг болж болно. Тэгэл их тэгж сургадаг байсан. Тэгээд манай ээжийн авдраас ердөөсөө амттан шимтэн тасрахгүй. Ер нь өргөлжийн ээжийн авдарт бол нандин зүйл байна шүү. Тасрахгүй өстой. Тэгэл хүнийг их баярлуулдаг. Хүний гарын хаалга дээш харуулжээ гэж их хэлдэг тий. Тэгээд өөр идэхэр чинь зүгээр нэг хойд хормоо үзэл өнгөрнө. Тэгээ хүнийг сайхан баярлуулшээ гэдэг. Тэгэл нэг амттаа шоколад итгэл тэгснээ бас ингээ хүн нэрэл ээжийн хэлсэн тэр үг санаанд орол хүнд ингээл өгвөл хүн ингээл баярлал явдаг. Би өөр тэр ээжийн тэр үг санаанд ороод инглиш тэгэл ингээл ярьдаг аахгүй юу? Нэг харж шоколад аваад өөрөө яг итгэл явснаа ингээл нэг тэр хүнд ингэж өгж баярлуулаа инглээ гэл. Яг тэр ээжийн тэр зэхээс бол надад их санагддаг аахгүй юу? Тэрийг хэрэгжүүлж байгаа. Үргэлжийн тэгэл авдарт нь бол амттад нь чихэр жимс үргэлжийн мөнгө юм байна. Тэгээ ойсэтэй ердөөсөө ер нь нас буянгаа адилж 80 хэд гаргаж өнгөрлөө тэр болтлоо ухаан сэргийг саруулхан бүр би ингээд таараа болсон байгаа хүртлээ. Миний орны хөлийн дор тэр титан дотор тэр тэн титан аруулгаа тэнд өгөн тэр дагамыг инүнд өгөн ингээрээ тэгэрээгээд бүр ухаан саруулхан. Яг тэр шиг манай адэ бас ердөөсөө бүр айл эртнийхээ юмуудыг маш сайн санам айгүй хувцрал. Манай оцрон бол бас ердөөсөө бүр өөх түүхөө ярьснаа маш сайн мэдэн тий. Тэгээд манай тэр баасан дорж явах бас их түүх сайн мэдэн ер нь ой ухаан хурц сэргэлэн аав ээжийнхээ тэр зан чанарыг бол их сайн өгүүлсэн. Тэр манай ээж нэг тэгжсэн аавыг нөгөө намаржaan руугаа орчоод нөгөө хон ингээ эрт бэлчээд явдаг. Тэгсэн чинь ингээ төрүүлээ бэлчээ явсан. Манай нөгөө шар халдсан тэр хон төрүүлээ майлаа ингээ бэлчээ явлаа гэхээр үгүй яг зүсээр нь ч хилээд тахтай яг уу манай хүн одоо бүр арай л малаа мэднэ ихэд арай дэндүү ярьлаа гэл. Яг тэр нэг аахгүй. Тэгэхээр малчин хүн чинь малаа ёсоо үнэхээр л өөрийнхөө гарын 10 урагшгаа мэддэг. Гэрт дотроо байгаа хэрэг намайлаад бэлчээ тэр яг төрүүлээ явж байгаа гэдгээ бүр зүсээр нь ингээ зүсэлж хэлдэг. Тэгэл хоньны бандаа хартагаа өргөлжийн хансаж ярьдаг. Хар өглөөгөр ингээл хонь молондоо яваал
Тэгэл ээжийн гарын цай бас их сайхан. Тэгэл бид хідүүлээ ингээл ээжийн өдөр болгон тийм нэг будаатай сайхан амттай цайг үргэлж хийдэг. Тийм бүр цэдийсэн амтгүй их цай хийхгүй их баг хийн. Тэгэл ингээд гэр бүл болол очсон нэг хоёр өөр өвчнөд очихсан учраас бүр нэг эрсдэс ялгаатай юмнууд байна. Ингээл ядаж л ингээд нэг гутсан дээгүүр бид нар гიშхгүй эмх цэгцтэй ингээл байдаг. Өөр орчинд өсчихсэн хүмүүсийн юу бол аав ээжийн үнэхээр тэр сургаалд байгаа сургаж ирсэн. Тэр бүх сургаал нь үргэлжийн амьдралын төрж бодогдол ээж байдаг. Тэгээд одоо бид 12 дунд бол Хөтмөрийн Баатар тэгэл Монгол улсын зөвлөх багш одоо бид 12 бол тохирох хэмжээний одоо алдар цуутангууд ийм улсууд бид 12-т байгаа. Энэ маань бидний өв дээдсээс уламжлагдаж ирсэн бас одоо өвдүүдийн минь түүхээс их улбаатай. Ер нь тэдний минь бас үе дамжсан энэ хөдмөр зан чанараар бид нар хүмүүжсэн тэдний минь юм бахархал бас шингэсэн байсан. Тэгээд өөрийгөө умартаж аав ээж минь одоо бид нарыг энэ бүгдийн эрдэм мэдлэгтэй боловсралтай болгож юм үзэж нүд тайлж өсгсөний бас ач хавьяа юм да. Манай аав ээж хоёр бол маш ихтэй ажилласан хүн байсан. Манай бол морийг маш сайхан ундаг, цэвэрхэн. Тийм хүмүүсээ бид нар одоо ахтуу 12-лаа 6 ховдоос 6 хотоос ирээд Баянгорт нийлээд энэ цааш шаруулжуудаас амралтанд маш сайхан амарч байна. Энэ бол бидний аав ээж бидний сайхан хүмүүжүүлсэн бид тэр хүмүүжлийг маш сайхан авсан. Тэгээд энд бол аав ээжийн буйнаар бидгэд одоо энэ 12-лаа илэг хөтөн эндний зуулж яадаг маш сайхан. Тэгэхээр намраа болон гэж цагаан сүлийн газар манай дүү Олцрон гэж нэг доороос 2 дахь хүүхэд бид нар ингэж амруулаа буйнаар суулрыг гэж энд ирж захамраа явж байгаа дүүдээ баярлалаа гэж хэлээ. Ондогшоо одоо энэ жил тэр лодаа самбоо гэдэг манай хөргөн аймгийн агшаавар малчин болсон. Тэгээд энэ бичлэгийг үзээд нөхдүүд энд өөрснөө харах байлгүй те. Одоо ч гэсэн дүүнэртэй ирэхлээл ерөөсөө юм янзлахгүй л чи миний хөлийг боож игэл ингээд сууж байгаа явж ерөөс. Тэгэл залуу ахтаа бол эдрийн хувцас дээлмэлийг ноёж гэнэ. Айр күнтэй суугаа явахт нь бол бүх тэр дээлүүдийг ойдгоос нь ээжээсээ сураал. Тэгэл сургуулиас гараад дүүнэрийнхаа гутлыг энэ дээл хувцсыг ээжтэйгээ нээж ээж зааж гисэн. Манай ээж их уран хүн байсан. Тэгэл хоцсон дэрийн аяж өгөөл эднэрт чинь. Тэгээ сүүлдээ бүр хөргчүүдийнхаа дээлийг энэ одоо тиймэрхэл одоо зааж бас тийм шүү. Бид одоо бүхэл 20,000 гоёдаг эгч минь ойсон тий. Тий, ер нь бүгд одоо бүхэл дээр нь байна тий. Уран гартай минь эгч чинь тий. Айлын хамгийн том нь болохоор ер нь бүхэл одоо ачааг нуруунд дээр өөрчилсөн минь эгчтэй. Өөрөөгөө ихгүй өрөөдөгөө гэж дүүнэрээгаа гисээр өдий зэрэгтэй минь эгч минь. Үнэхээр бас дүүнэрийнхаа төлөө сэтгэлээ жилээж бүхэл зүйлийн төлөө бидний төлөө санаа зовно. Хин өвдсөн байна. Яаж ийн одоо чиний толгой өвдөж гэнэ үгүй л асуун. Дуу жоохон муухан байхад уцаар ярьж хахад чи жоохон ядарсан уу толгой чи өвдсөн үү чи энэ толгой өвддөг шүү гэл ингээ асуух таны ер нь би дууныхаа өнгөөрл ямархан байна гэдгийг таньж мэддэг миний эгч. Өөрөөгөө өрөөлийг л дүүнэрээгээ хідэн дүүнэраал гэдэг. Ер нь ээж их уран байсан болохоор ер нь бүгд уран. Бүгд л одоо өөрийнхөө дийлийг ойчин. Манай хинц хүртэл Монгол хотол юу вэ? Бороод хотол уллаад өмсчихнэ. Манай оцрон уран ер нь бүхэл талын ажилтай, авхаалчтай. Аав ээжийнхэн тийм хөдмөрс зан чанарыг бол бүгд өвлсөн. Тэгээд манай цэрэнд орж их маань бас Хөдмөрийн Баатар боллоо гэдэг чинь тийм ээ. Тэг ер нь бүгд тийм ажил амьдралынхаа гараан дээр бол бүгд ажил хөдмөрс тийм зан чанарын бол үнэхээр өвлж авсан тийм. Тэгээд энэ хүн бол ажлыг голж болохгүй байгаа юм бол да ямар ч ажил хийсэн яг син сэтгэлээсээ зүтгээд өөрийнхөө яг бүх юм төрөлд зориулах юм бол ер нь юу ажилд бол сайн муу ажил гэж байхгүй. Тэр хүний хийж байгаа ажилдаа сэтгэл гарах юм тэр буйн хизээж ирж ирдэг. Тэр тэдний чинь хүн бол автуучлалтай нэг шумаараа ингээм амтарчих юм бол ер нь амьдрал бол сайхан шүү гэж хэлмээр. Сан мал маллах сайхан шүү дээ. Манайх жилийн 4 үйлрэл байдаг. Жилийн 4 үйлрэлд одоо бид нар чинь байнгын одоо бэлэн байдал тэхүү. Хүүтэнд сайхан одоо цасан шуургатай байна. Сайхан дулаахан алгаад инсэн ингээд хамтдаа нөр явдаг сайхан жаргалтай цаг үйч байна. Энэс шантарч болохгүй. Энэ байгалийн энийг бол бид нар шалгуур авдаг. Энийгээрээ бид нар байгалийн шалгуур урцдаж. Юу тэрнгээр нэггээр бол хат сууж тийм ээ. Тэрийг даван туулж яаж л одоо хүн сайхан юм л да. Би энэ зассан зарим улсуудын 7 мал малчаа сүүлийн залуучууд зарим нэгэн залуучууд ч тийм. Тэгэл одоо түүгээ цууран газар бараа тавьчихж байгаа. Тэг шантарч болохгүй. Сэтгэлээ зовх юм бол энэ дээд мөнгө тэнгэрийн уул ус авдаг газар дэлхийн өвс уран байгалаа хайрлах малаа хайрлах хамгаалаад явах юм бол бүх буян бол хүнд бэлэн байдаг шүү гэж хэлмээр байна.
Тэгээд ээжтэй бас би 100 нөгөө бид нар чинь ингээд төвд биш нөгөө багшилж байгаа. Тэгээд 100-ынхаа 1-2 сар гаруйтай ингээд хөдөө гардаг. Тэгээ нэг урд ээж маань юу яасан? Нэг хөхөр нөгөө өхрийн шир твтээгээд хөхөр эсгээд хамт оёлцчихсэн. Тэгээд дараа нь авгаа улсан хойно ингээ хоошоо хадминд гараад бас л нэг сарын хугацаанд ингээ нэг жоохон сайлхий хүүхдтэй гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө хадам ээжиг ингээ эсгээд байгаа оёлцсон гэсэн чинь охин ингээ эсгэж ярьж ингээ үзег өгөө тэглээ. Тэгээ нөгөө ээж имийг харцсан болохоор за та хамт ямар ч гэсэн ингээ эсгэлж ингэж эсгэх юм байгаад яг харж исэн учраас яг хөхөөрөө тэгэж хүн гууж эсгүүлцээд өөрөө бүтэн яг хөхөөрөө оёод тэрийг нөгөө хөвлөөд тэгээ зуныхаа сайлыг хийгээд ирээд тэгээ урагшаа сүлд нь баасан дорчихдаг гэсэн одоо хүртэл тэр хөхөр нь байгаа хаа те нэг ширнэг хөхөр те. Тийм тэгээд ердөөсөө ингээд ээжигээ дагаа хийгээ сурч байсан юм ингээд яг өөр нь сурсан юм өөрөх нь баялаг болно гэдэг. Одоо хүртэл ээжийнхээ аав ээжийнхээ захиажсэн тэр захиас сургасыг нөгөө шавнартаа заа сургадаг. Та нарын сурсан бүхэн ч өөрийн чинь баялаг болно. Чиний сурсан юм их хүн авахгүй гэж хэлдэг байхгүй юу? Миний ах энэ Хөтмөрийн Баатар ас гадна одоо миний дүү Алма Монгол улсын зөвлөх багш төрийн дээд одоо Алтан гадаас одонгоор шагнагчсан мөн одоо миний хинзийн дээдлийн дүү Ад Суран буюу одоо самбуу Сумын Мянгат аймгийн авраг малчин тэгээд аймгийн хошоо авраг малчин одоо гэрэл буюу алтан гэрэл мөн олон жил одоо Мянгат малчин тоолуулж явж байна. Та манай галсан дээр жахвал улаан төгөө одон төрийн дээд шагнал алтан газар одноор шагнагдах хэмжээний одоо өөрсдийнхөө зохиосныхоо ажилд амжилт гаргаж 12 мянган ийм амжилттай явж байгаа. Манай чимцрэгч штэ. Чимцрэгч чинь ингээд сургуульдын болохоор уйлдаг. Би нэг баг болохоор мэдээд байгаа байхгүй юу? Тэгэл ингээд сургуульдын болохоор манай хин чимцрэгч уйлаад юм айгүй хурдан уйхан уйлна. Тэгээ одоо багцуулаас ярих юм бол манай энэ хинз оцрон эдгээр бас уйхан ерний ямд амархан уйлна тий. Бусдыгаа өрөвдөн нэгэндээ туслана, ядарсан зүдэрсэн үед нь туслана, хинт хэрэгцээтэй байна, юу хэрэгцээтэй байна гэдгээ бүр надаас илүү манай оцрон чинь ингээл ах эгч нартайгаа холбогдсон. Ингээл одоо ингээд жоохон биеийн тиймэрхүү байна гэдэг ч юм уу холбогдоо мэдчихсэн хэрэгцээтэй витамин энэ намаад өгсөн ч байх жишээний намайг санааг бохот ингээд санаал ингээд тусалчихсан аюу. Тэр чинь бас өрөвш нэг гэсэн сэтгэл үргэлжийн л уяатай байдаг тэрний лидерл тий. Бид нар ч одоо хар багасаа л одоо нэг 5-6 настайгаас аяж ер нь хонд явдаг байсан доо бид нар бол. Морь унаад явна. Юу нэг морь унаад хонд явахдаа бууж бийж чадахгүй. Би яг нэг эрэгтэй хүүхэд болохоор морин дээрээс шээж чад ирдэг байсан. Манай энэ чи иршээ хадлан мадланд явдаг. Ах нар хадланд яваад би дунд нь үлдсэн юм байна. Тэгээ бараа чи миний өмнөөсөө хадланд явжсэн. Тэ өнөрөө авдаг. Өмнө нь ингээ шээсэлсэн өнөрөө тэрээс үчдэг гэж багын тиймээс дэс цэцэрлэгийн багшилсан юм байна шүү. Тэгээд нэг хөдөн айл нэгэд хашаа нэгэд нэг айлд ашаа идэг штэ тий. Тэр хашаан дээр ингээд бид хэд ингээ аавыг харуулдаал ингээ хашаан дээр ингээ манай эгч тавн бид нар гараа тоглож исэн байхгүй. Тэгсэн чинь манай эгч ингээ хүлэн нэгэд дээврийн дээр хашааны дээвэр цороод ингээ доош орчдөг. Тэгсэн чинь бид нар нэг ихчийгээ татаж гаргаж чадахгүй нөгөө тойрчгүйгээл өө их чи хөлн ээж гэл тойролгүйгээд гар нэг цаашаа дээр тэгээд их чи хөлн байж нэгэл гүдэг. Тэгээд аав эрдэнэ байгаа шүү. Аав нөгөөдөө чинь тонь багтаа дандаа хоошоо дурамддаг. Тэгээд аав хурцжээж тэгээд манай их чи татаж гаргаж ирсэн. Одоо хүртэл тэрийг дандаа ярьж хөгжилтдэг. Альмаар тэрэл намайг тэгээд гацс би хөлөө хийсэн жоохон хөлөө татаж авч чадахгүй. Байна гэж дороос ороод ирдэг миний хөл ээж идэг. Тэгээд байна гэж тойроод гэдэг. Эргээд би нөгөө гарч чадахгүй юм чи хөлөө авч чадахгүй. Тэгээд нэг өдөр чинь байж аав ирсэн татаж авчихсан тийм түүхэд тийм. За миний доотлын дүү нэргүй битэр жил дараалал төрчихсөн. Тэгээ маш их хамт одоо хонинд явна, сахилахгүй бас бүтлгүй юм хийн. Би дагаж эрэгтэй дүүгэн дээр доороо эрэгтэй дүүтэй дээр эрэгтэй ах толгойж байгаа эрэгтэйлэг шинжтэй зурм одоо горх тавьж зурм агнан тэгэл эрэгтэй хүүхд юу хийн тэр болгоныг л дагаж хийж явдаг гэсэн. Тэгээ дүүтэйгээ аавыгаа дагаж би цагаан гол гэдэг газар оторонт их аав нэргүй битгуур явдаг байлаа. Тэгээ нэг өдөр аав за миний хоёр хөө цайгаа чанж байгаараа гэд 3 тулга чулуу тулж өчхөд ингээд аав нэг ганц таруугаар эдрийгээ явсан. Тэгсэн чинь бит хоёр талаасаа харж чагаад л галаа төлөх гал үлээгээд сүлээ гэсэн чинь манай нэргүй их ч наа нүрээ хараснаа нүүр чинь нэг үнсгсэн нэргүүрөө харсан чинь бас битэн үнс болчихсон. Хоёулаа би энийг хараад баах энэс тэгээ галаас шатаачдаг суужсэн наам минь та хоёр нь үнсээ ингээд дээш нь шидэж ингээд салхины аясыг хардаг байхгүй юу та гэсэн битээр өмнөөсөө үлээч
гэсэн галаач та чадгаа авыг нэг таргаараад ороод тэгэл одоо тэрийг битээр яриад баахан инээдэг. Тэр маа минь тийм л ухаантай байсан. Бас бит хоёр зэгцэр салхины аясыг харах тийм ч ухаан байх. Өмнөөс арч ивчгаал салхиа үлээгэл. Тэгээ бит хоёр бол ойр байсан учраас шууны өндөг зохиж алах, зурм алах, ер нь их салхигүй үдлийг үлэм морь хамт уралдаж тавхих. Тэгэл сургуульд очихоор манай дүү чинь цүнхээ над руу оруулж шидчихэл хичээлдээ явахта багшаараа загнуулна. Даасан цүнхөөр нэг чин цүнх авч гिचгэл тэгэл гадаа тоглоал наадал ингээ гүйдэг. Тэгээд би нэргүүдээ хайртай олон дүүнерээс нэг ойр төрсөн болоод тэр уул нэг сахилахгүй бас янз янзын авир аашгарсан би маш их өмөрдөг одоо дүүнерээс ах ихчнэрээс би тэр амин нэгтэй энд үедээ хайртай. Хүүхдөө сахилахгүй үлгээ хоо. Тэгээд нэгээс 3 дугаар хүртэл өвшин уруу гэж багшийн гар дээр авах заадах хийсэн. Тэгээд 4 дугаар хүртэл заяа тэгээд манай орос хэлний багш байсан тэнд ордог. Нэг цагаар багш хэлж ордог, хичээл хохошулдаг. Гадуур хиндэг тэмүүлдэг хүүхдтэй багт. Манай багш Аастанд маш сайн ингээд биднээс бодлого бариулдаг гэсэн. Ааст нь сайн ингээд биднээс бодлого барьж өгдөг. Тэр чин одоо таалхир газар л байдаг шин нам дор газар дулаахан газар бодлого гэж манайд байт юм аа яг тарвш. Тэгээд тэр нэ биднээс там бургаад яг л зурм сүүлгүүл болохос зурм. Тэгээд манай ах биднээс ингээд бодлого барьж өгдөг. Манай өвөө иддэг гэсэн. Өвөө чи одоо ч өвөө ихгүй гүгшаа гэж ярьдаг гүгшаа. Тэгэхээр нэг өдөр дүүнэр одоо Хөдөлмөрийн Баатар тэрэнд хавл явна гин дүүнэрт боодог гэж гихдэг. Бослогоор гээд тэгээл. Тэгэхээр нэг хавл явна гээд бослогон барьж нэг яагаад шулаад ингээд жижигхэн шулаад доош нь шулаад ясан нэвтлэн ингээд жижигхэн гэрчээ яг л таруу шулж байгаа шиг юу ярин салгаад. Тэгээ жоохон хоньны оргоочхоор шиг жоохон ингээд чулуугаад. Чулууга халаагаад. Улаас тэгээд тэр ам нэг сулж яагаад мах нэг тэгээд одоо Хөдөлмөрийн Баатар тэрэн дэрж явах дөнгөөс нь чулууг нэг хэлгээд би нөт чи чулууг бүр гоё юм өдлөө нэгээд дахиад нэг хавирга одоо яасан мөс тэр ингэж хийгээд бод гэлээ тэр. Тэгээ бод гэдэг чи аягүй гоё болсон. Яг л таргал шиг болж байгаа юм тэр чи. Та хоёр нас 6-тай 7-тай л байсан шүү дээ. Би тэр багасоо сургууль доргүй хөгдөд байхгүй тэр чи. Яг хийгээ сууж чадсан гэнэ гэж бодож ирсэн. Тэгээд тэр чи ингээд бид бод гэжсэн чи гэнэ гэж тэр байсан манаас унд гэнэ гэдэг. Тэгээ тэр хурц ирлээ. Тэгсэн чинь хүүхд боодог гэж нэг хурц ирлээ. Тэгсэн чинь хүүхд боодог гэсэн ах шүлүүл тарганы боод гэдлээ шүлүүл дээшээ суугаал нэг чинь нэг чинь ямар гоё наач яг л тарвшгүй ш тэгээд бодгоо бослого хосч байгаа л ингээд л яг л тарвшгүй гарахгүй. Тэгээд нөгөөд чинь юу байгаа. Задлаад нэг чулууг нь барилж явахад хоны оргосолж явах юм баггүй. Тэгээ бүх дүүнэртэй байгаад биднээс өөртөө генэд ген ах чинь нэг ясын мүлжүүлээ дүүнэртэй нэг нь бариулаад тэгээ ген ах шүлөө гэж шүлийн уулгуулга тэр чинь тэгээд бодлого яарчаад аягмаа байхгүй чинь тэгээд бодлогоос ингэж барьж байгаа нэг уулзах юм. Тэгээд нэг элэг мэлэг бодлого тэрийг бүгд нь хувааж идээд бүгд. Тэгээд бодлогын махыг гэдэг чинь ямар гоё болт юм яг л тар болцсон шүү дээ. Тэгдэм үнэхээр дүүнэрдэг. Тэгээд бид чи би хавтай хүчин дарамт театрт ажиллаж байсан юм байхгүй. Тус зураач гэжсэн. Тэгээд мэднэ чи бараа тэгээд тээвэр өдөртэй газараас асан үйлчлэг нь маш явдаг гэсэн 53-тай нэг чи. Тэгээд би тэр чинь танилцаад юу яалаа. Би гений гоохч мэдэхгүй л байна. Хаан хоол гэдэг. Би чи хавтай мөнгө тавьсан мөгч. Тэгээд аав чи ингээд эрдэнэт дэрж илгэлээ. Би чи ингээд тэнд нэг хүүхдээсээ мань бослогоор бод хийдэг хүүхдсэн тэр нэг хүүхд яг л тарах шиг гоо гой бод гэж хэлж. Гэхдээ тэр чи биш шүү дээ. Би тал бид тарах гоё болж бод гэж хэлжсэн шүү дээ. Тэгээд манай ээж надад манай дүүг төрүүлгээ явуулчихсан. Тэгсэн чи ээж нэг гутлынхаа нэг улыг салгацсан. Тэр үед чинь бас тэр чинь тэгээ миний нэг гутлын уул нэгэд үлдсэн ингээд салцсан байгаа. Та хэд олж байгаараа гэдгсэн чинь тэгээ би ээжийнхаа гутлыг олчоод нөгөөтийг ингээд өврлөөл яваад идэх. Тэгсэн чи манай нөгөөдгээс их сандаг. Тэгсэн чинь чи ингээд энд ингээд тавьчулчих. Тэгээ ээжигээ штэл яг ингээд гарахтаа нэг харж чаад орж ирэхдээ нэг харж байгаараа гэдэг. Одоо тэднийг ингээд таарчаад манай ах их шогчоо нөгөө дандаа үнсээр гэсэн үнсэж орж ирдэг л намайг явуулдаг. Тэрийг санаад байгаа шүү. Ээж санаад ирэх юм л дээ. Маа энэ ээж гутлын бол гэдэг. Гутлын ирзэн салцсан тань нэрлэлцэг. Тийм. Манай ээж ч болохтой чинь анхудаа имлэг тавьчих амарч газар амралтанд явуулахгүй ээжийг соёлоод амралтан эмгтэй чигнээ нийлгэсэн элслог газар тэгтэр ч манай
би хэдэн дүүнэртэйгээ үлдээд манай ээж явахдаа бол юу гэсэн сайхан шар тус мос олж нэг сахартай жигтэй айгүй их гоё боох үжсэн 20 төгрөгийн дүрн. Тэгэхээр тэр нь би тэгэд идээд одоо на Баатар цэрэн дээрж одоо нэг Цэвцэрэн одоо нэргүүн нэглэх хамгийн дүн. Тэгээ би чи хэдхэн хоног хэдэн хөвдөж идээд дуусгасан. Тэгээд идээд дуусаж манай гөгшөө байдаг гэсэн. Биднес гөгшөө өгнө л өвөө мөхгүй. Тэгээд манай аав өдөөс боог хийлээ. Боог гэсэн чи гөгшөө нөгдөө чинь автгаалаад аав хайрд нэг сармис цагаан бичд явж амтаа байхгүй. Нөт дүүнэр идгээ өлсөд өгнө гэдэг юм. Заахын өстө сайхан бодоодоо цагийн хийж иглэл. Нэг шанага дүүр ус хийгээд тэндээс нэг аягаар дүү цагаан бодоо хийгээд. Тэгээ босчлогсон нэг дээс нөөч ингээд гарч ирээд байгаа нэг бодооч цагаалгаж. Нөт бол нохонд өгдөг. Ахаад бодоо нь гараад идэх бодоо. Нэг ахаад тэгсэрэл жоохон болоод бодог нэг дээрээс нь тэгээ жоохон болоод нэг ус хийж яд нэг зэхрэл болохгүй нэг чинь. Гэтэ сүү үйж хитэн дүүнэртэй өглөө. Амттай гоё. Тэгээ тэр чинь тосмос хийж байгаа мó тэр чинь тэгэл дүүн юм гоё боллоо. Тэгээ шамуудыг чинь хоол гэж хийжсэн хитэн дүүнэртэй. Манай аав нэг ийм санаанаас гарч. 4 сарын ингээд бид чинь 4 сарын ингээд нэг хуурдаг. Манай аав ер нь хуурдахгүй бид нарыг хуурдаг. Тин чил нэг удаа 4 сарын нэгэн болцсон байсан чил бид нар ингээд өхөр гөгчөө үнэ чинь гөгчөө нэг гэж байгаа. Бид нар аавыг бид нар хуурах гэж байгаа ингээд гарахгүй байхгүй. Гэсэн чинь үнэхээр өхөрний гөгчсөн. Тийм үеэс тэрийг ярьж байна л хэвчээ. За ингээд би тэр одоо манай Хөдөлмөрийн Баатар цэрэн дээр живтэр чинь энэ дүүртээ би зургаатай байхгүй. Тэгээд манай аав чинь цагаан иргэд тэндээс өвлөх бүх дээлүүдийг авчихна. Тэгээ эргүүлээд хатандар тавихгүй юу? Сайхан сэргээж ийн гэл. Тэгтэл сайхан ингээ хатандар явчих тавьчихна. Сэргээж сайхан гэл. Тэгээ тэр 11 сар мардлахгүй тэр чинь. Тэгээ цэрэн дээр живтэр чи очноо одоо Хөдөлмөр. Тэгээ очсон чи тэр нэг мөнгөнд авчихна. Чулуун дээр тавьж яваад нэг тас зохиж байгаа. Тэгээ тэр мөнгөнд очив утар хувааж байгаа. Айгүй гагуу том би аавна. Арай жижигэн дүүдэг. Тэгээд гарах бууч зүүчнөө мэдээч. Тэгээ хүнд мэддэхгүй. Заавал мэддэж болохгүй шүүгээд. Өдөрт ингэ зүүж яж яд. Тэгээд наадах чинь аваа тавьчихна. Гахаа буцаа зүүчихнэ. Тэгээ чиг миний хаагаад энэ гон сайхан мөнгөнд очиод налууд нь яг яд юм бол энэ холгон ичсэн. Ингээд ерөөсөө яахгүй. Би л одоо муу аяад байх юм байт юм байна. Муу аяад миний муу байсан л ингээд тасараад байт юм. Холгон ичдэг байж гэдэг. Тэгээ тэгдэг. Тэгээд тэр чи файн дуусахгүй бас. Бид нэг дүүнраа нэг ингээ авчдаг. Одоо намайг жишээлбэл баасан дарж байгаа өмчлөө авцсан. Миний өмчнөд хөөхтэйгээд. Манай баабах чинь гадаадд сурж исэн өмчнөөхөн хөөхтүүд их гоё юм явуулна. Тэгээ надад нэх гоё ингээ алаг гоё орс бичээх гоё орс ингээ дээр үс шин дарпез өмдөмсдөгс. Тэр дарпезэн алаг өмд авчирж өгөөл. Тэгээл өө өстө баабахын хөөхд тэгэл надад ингээл яг л миний өмчний хөөхт учраас чи хэний өмчний хөөхт исэн бэ? Бүгд ингээ нэг өмчлөөд авчихсан. Тий. Гаяах өмчний хөвгтэйсэн. Тэгээ нэг өмч аваад утгуулс одоо ярэ тэр уулзалтад бас ярьжлаа. Одоо гоё хувц сонор их авч байгаа гэсэн чинь. Нэргүй авах гэж шоглоо яваас. Тэгсээр надад гоё хувц сонор аваад тэгэж мод амьдтай байсан. Амттай чихэр байсан ч амттай чихэр бүр тусна ингээ явуулдаг. Ингээ сургууль соёлд явж байхдаа тэгдэг байсан тий. Намайг тэр манай хин сах нэргүй тэр л цэрэг тавихтаа ахын эрэхтэй нэг юм битан чихэр очирж байсан. Чихсэн үг ястаг хүлээсэн шүү дээ. Тэгээд ахын мартсан байхгүй. Тэгээд 10 жилийн хойно гисэн чи тэгчихсэн билүү гээд тэгээд нэг авч өгчээсэн. Манай айда чинь залуудаа өстө ганга би нэг базрын булаг дээр байсан. Манай айда манай гэрийн айда ингээ хотоос тэр иржсэн үе нэг гоё цэнхэр цувтаа. Ингээ доор ингээ булаг дээрээс ингээ ус авшээсэн чинь намирсан айгүй гоё цэнхэр цувтаа нэг л гоё ганга. Тэгсэн чинь манай хин айда мэн иржсэн тэ хотоос. За тэгэхээр намар уруугаа орсон нэг цагт манай гэрэн гадуур зүгээр моц их л дүүрэн. Тэгсэн чинь манай айда хот явах гэж байгаа. Нутгийн одоо бүхэн сайхан залуучууд юу гэдэг ирж харах гэж байгаа тий. Тиймэрхүү содын юм дэх хэсэг санагдтiin тийм. Тэгээ бас одоо манай нэргүй ах шиг санагдаж байгаа. Нэг л дээр үе чинь цэрэгт явахтаа ингээл өргөн шар бус бүслээл цэрэгт явахтаа ингээ айл айлаар ордог. Тэгэл нэг өргөн шар бус бүсэлчихсэн айл айлаар ингээл 1-2 хоног яваал тэгэл дараа нь ирдэг. Тэгэл так нэг л том хангар том ах тэднээс имээдэг тэднийхээ үг сургаалыг сонсдог. Тийм л сүр бараг байна. Ахтай хүн чинь одоо хаач одоо алцахгүй хангар сайхан ах нараараа бахархаж тэр ах нарын нөмөр нойлгон дээр үнэхээр бид нар
айхгүй имэхгүй юунаас ч айхгүй үнэхээр сайхан тэгж явж байгаа. За би та 12 маань нэр нь тэр болго ингэж цугларч одоо бүрдэж чаддаггүй байсан. Ямар нэгэнд нь ажил гараад ийм ажил байц. Анх удаага бид нар одоо зохион байгуулалттай 12-д энэ сайхан амар амгалан шаргалжуудын амралтанд амранга, совлууланга ах дүүсэр 12 элэг бүтэн 12-уулаа ингэж цугларч тэгээд өөртөө багын өв түүх, өв дээдсийнхаа түүх, багынхаа хөгжилтэй зүйлийг ярьж өдөр хоног цаг хугацаа яаж өнгөрч байгаагаа мэдрэхгүй маш ад жаргалтай сайхан байна. Ингээд дор өөртөө ажил амьдралтай учраас хөдөөний малчтан ч бүгдээр ажил төрлөө зохицуулаад тал талаас сэтгэл гаргаж энэ ингэж цугларалтанда бүгдөө маш их идэвхтэй сайхан оролцож ирсэн. Манай хинд дүүнерээс энэ санаачлал гарсан багчулаас. Тэгээ тэрийгээ бид нэр дэмжиж шаргалжуудаа сонгоод энэ дээр орж ирсэн. Одоо манай ихч бол 67 настай, баг дүү маань 46 настай. Ингээд ахамданч дүүнэрэнч ямар ч ясан янз бүрийн шалцэг шалтгаан тооцохгүйгээр энэ үндэ бүрэн дүүрэн сэтгэл санаагаа зориулж энэнд орж ирж та нартаа ах дүү дүүнэртээ бүгдэнд нь гадаалаа. Энийг анх зохион байгуулах санаачлалыг гаргасан од цэрэн дүүдээ мөн талархлаа. За ингээд 4 сайхан ахтай 3 сайхан ихчтэй 4 хөөрхөн дүүтэй маш их хайртай шүү. Өнөөдөр ингэж уулзах удирдах зохион байгуулсан 2 хөөрхөн дүүтэй баярлалаа. Та нартай бүгдэндээ маш их хайртай. Ээж минь оронд ээж болсон, аав минь оронд аав болсон. Зов зүдэрсэн үед би нэгээ түшилсэн энэ цаг мөчтөд ах トゥ бид нар хинийгээ бараадгүй гэхээр хайртай ихчигээ, хайртай дүүгээ, хайртай ах нараа л барааддаг. Аав ээж минь өнөөдөр байхгүй байгаа ч гэсэн бид нар өнөөдөр аав шиг сайхан хангаа шиг 4 ахтай энэ л сайхан 3 ээжтэй хөөрхөн дүүтэй хүн шүтээ гэж бодоод энэ бүгдээс хүчийг аваад бид нар аз жаргалтай баяр хүртөө явдгийг. Энэ мөчөд ирсэн та нартаа маш их баярлалаа. Гэр бүл намар амгалан амар тайван байгаасай. Тэгээ та нар бүгдөө элэг бүтэн урт удаан наслаараа та нартаа маш их хайртай шүү. Тэгээд танаа хамталантд ч гэсэн баярлалаа. За баярлалаа. Одоо бид нар би 7 настай сургуулсан. Энэ ах маань одоо 8 настай сургуулсан. Тэгэхээр би чинь жоохон хүүхдүүд сургуулж чад нэг жижиг гэр өрөөд өгсөн. Тэгээд нэг борцгоны дайсан борцгоо чинь хоёр битэр хоорондоо одоо хэлэлтэй. Тэгээ манай бич тох гэж ээжэн том нагцх байсан. Тэрнээ хатгтай намаа гэж байсан. Тэгээ битэр зодолтно. Тэгсэн нэг өдөр энэ хүний доор нь орчлаар би хөшөрдөг байхгүй. Нэг өдөр энийг дээр нь гарч байгаа манитал хоёлаа одоо тойд юу зөвхөн миний майж шүүрэл гэсэн чи амаа орж иргүүд нэр хаалан голгос учаад энэ байж байгаа царийн гаснар чи над үгээр доор очоод одуулаад байдаг гэж байгаа нь чи миний амийнхантаа салгахгүй л гадаг байхгүй. Энэ чинь аавд нас шидчих гад болдгоо ороо хийгээд тэгээж миний дургу хүрээд тэгж гараа авчдаг байхгүй. Тэгэхээр маргааш жаахан дургу хүрээд төмөрцс цогцолж ад ирж байгаа нарийнхан урт болгож байгаа тэмээн оруулал ширэг 10 тэмээн оруулал хийж байгаа. Тэр үчиг бензин 53 л гэдгийгсэн бол 50 банкны онголгож байгаа бензин банкны нэг тэмээн оруулалыг дүүрээд шүдэн зурж байгаа эргүүлж тооноор нь 1 2 гэж шидэж байгаа зуртай ичдэг байхгүй. Тэгсэн чинь нөөдөж өстэй аяал болж байна. Зээг үнцгий санаатай гэж манай ахад гэр орон стала металлаа гэж тухайчтай жоохон хөгжиж яваа юм бит. Тэгсэн аав хэлчихжээ. Аавал мэдлээ уртан өмсгэн зэнгцэл хайл гэж би чинь энэ туулаач бэлтгэнэл орох гарах газар хөнгөлс гэсэн чинь манай аваараа сайн зодож илээ. Нэс хөвгдөд тийм буруу юм хийзээ гэж одоо зэкэмаар байдаг. Гасан зээх баярлсан хэлэх гэдэг. Би ганцхан хэлчихье. Би ингээд 2 3 ахтайгаа сургуульд 3 ахтайгаа тэр сая ахын ярьсан тэр гэрт бид нэр амьдэрдэг гэсэн. Би 8 настай орж ирсэн ч гэсэн үсээ самж чаддаг байсан. Тэгээ манай том ах дүүгийнхээ үсийг та хоёр ээлжилж самж өгчөө гэж хэлдэг гэсэн. Манай галсан дарж ах миний үсийг урд оройн самнчаад альчуураар багаад урдан зангичаад одоо өдий хүртэл чи яг үсээ самж чаддаг. Онт өглөө босоо альчуур аваа юу. Манай том ах тэгсэн галсан дарж цэрэн дэрж авах болохоор өглөө босоод хичээлд явахаас норгоод самнаад ингээд намайг ачилж хамгаалдаг энэ сайхан ах нартай би бас гэлалаа. За би 12-да шаргалжуулт амралтанд ирээд ах дүүсээрээ сайхан одоо энэ цаг үеийг сайхан өнгөрөөж байна. Ингээд амархан ажгаар түүхээ ярьж дурсамжаа сэргээж ийм сайхан цаг үе байна. Ингээд бид нар ах トゥ 12-да салаа бүчэр минь улам өргөжж 109 болжээ. Ингээд бидний үг дээдс яг гэж удам мураг минь ямар үг түүхтэй явж ирсэн түүхтэй удам мургийн өрсвэ гэдгийг одоо өөрөөр судалж мэдсэн, олж таньсан зүйлээсээ товчхон хэлхийг хүслээ.
миний хуланц авга талын одоо хуланц өвөө эмээг бол өвөөг бол ориг бавууд орж идэг хүн байсан. Ориг бавууд орж 3 хүүтэй хүү жансан жамсран банд бавууд оржийн төгс гэж байсан. Энэ жанцангийн хүү дамби жав гэдэг нь Монгол улсын төв банкны ерөнхий хорооны гүйлгээний нэгтлэн ботогч Монгол улсын одоо ерөнхий наруу гих улсад ганцхан албан тушаал онцгой албан тушаал ажилдаг. Монголын Эрдэнэсийн сан бэлэн мөнгөний фондыг хариуцчихсан энэ онцгой албан тушаал хариуцчихсан өвдгийн минь бас нэг түүхийг би олд мэдсэн. Мөн Жанцангийн далхаагийн дүн хуржуу гэдэг хүн бол жолооч ажилтай. Тэгээ Америк дүн хуржуу гэдэг очтой энэ Америкийн нэгдсэн улс, Зөвлөлт холбоот улс, Англи, Япон 4 орны Монголын 4 элчингийн машины 32 жил барьж одоо дипломат албанд зүтгэсэн хүн юм аа. Энийг төр үнэлж ослоггүй мандат тэмдэг болох зис тэмдэг, мөнгөн тэмдэг, бадмараг тэмдгээр шагнагдсан байна. Энэ хугацаанд бол энэ хүн бол гişнээ өндөр боловсрол мэдлэггүй ч гэсэн ажилдаа эзэн болж хүний итгэл дааж хариуцлагатай байсан ийм үнэт шударга ажиллаж байсны улмаас үе үеийн элчин сайдангууд нь одоо буцаан улирааж энэ хүнийг олон давтан ажиллуулсан ийм бас нэг түүхтэй хүний итгэлийг даасан ажилдаа эзэн болсон гэдгийг бол бид нар эндээс бас харж байлаа. Ингээд миний бавуударчи Илэнц өвөг одоо бавуударчийн төгс гэдэг бол миний Илэнц авга өвөө Илэнц авга маань очрын цэндэ гэдэг хүнтэй гэрэлж 7 хүүхд төрүүлсэн. Энэ бол нэгдүгээр төгсийн жадамб, төгсийн жумб буюу умбаа гэлэн гэдгээр манайхан сайн мэднэ. Төгсийн ламжав, төгсийн гончиг, төгсийн санжжав, төгсийн жүгдэр намжил, төгсийн маналжав гэж ийм 7 сайхан хүү төрүүлсэн. Инээ маань ах トゥ гуруула цэндэ буут намсраа жаргал. Төгсийн гончгийн Базар ах маань Монгол улсын шинжилгээ ухааны техникийн их сургуулийн барилга инженер архитектурын сургуулийн анхны багш нарын нэг Монгол улсын техникийн дээд мэргэжлийн боловсон хүчиг дотооддоо бэлтгэсний ангатагч болсон төдийгүй техникийн их сургуулийн ууган салбар барилгын инженерийн салбарыг үүсгэн байгуулагч анхны багш нарын нэг юм а сурган хүмүүжүүлэх энэ нэр ажлын үнэлж 1998 онд болохоор гавьяат багш цол 2009 онд ардын багш цол бүртжээ. Бидний одоо хуланц өвөө нарынхаа түүхэн замнал өцөөхөн хэсгийг харахад ийм агуу оюунлаг өвгдийнхээ түүхөр үрс бид нарт бахархаж байна. Төгсийн жадамб болохоор миний аав гөгшаав энэ Илэнц өвөө юм байгаа. Жадамб энэ өвөө болохоор Банчангийн Пилхүү гэдэг хүнтэй гэрэлж 7 хүүхэд төрүүлсэн. Эренцэн дорж Жадамбын Эренцэн дорж Жадамбын Цэрма, Жадамбын Замбаг, Жадамбын Хамт, Жадамбын Гомбсүн, Жадамбын Лам, Жадамбын Эрен дорж гэсэн ийм 7 хүүтэй миний энэ өвөө болохоор 1895 онд Одоонговтай аймгийн Сумбайч вангийн шууны хүн Пилхүү болохоор мөн тэр нутгийн хүн. Тэгээ манай энэ авга өвөө бол маш овсгоотой сэргэлэн ажигч гярхаа түүх сайн мэддэг хүн байсан. Одоо Эрдэмтэн Бадам хатан Монголын угсаатны зүг гих номонд Ховд аймгийн Даруй сумын өндөр насны 74 настай нуглуур Жадамб очид төгсийн Жадамб бол манай сүрэн гүний хошуучин бүхэлдээ олхнууд овгийнхан юм шүү дээ. Дотроо алаг адуутан хар нүдэн хонтон улаан залаатан гэсэн нэртэй алхын 3 олхнууд юм шүү дээ гэж ярьж байсан батлагдаж бүгд найд Монгол Орд улсын угсаатны зүүн номын 1-р батад орсон байдаг юм аа. Мөн залуудаа бол манай гөгшаа бол Улаанбаатар хот хэсэг амьдэрсэн байдгийг Чөө улс маршалт найз байсан тухай Ховд аймгийн Даруй сумын цохол Довдонгийн Дамзангаа ажиллагаас илүү жаргал өгөхгүй 2006 оныхоо номонд аавынхаа хуучилснаар бичсэн байдгийг гудамжинд нэг талаараа явж байхад нөгөө талаар нь явж байгаа маршал хараад Ховдын бор хонтоо сайн уу гэж тэрийн жолоодогчтой ийм их хэмжээний ойр явна гэдэг бол бас л их сэргэлэн авхаалчтай
хүний одоо явдал юм аа. Төрийн тэргүүн ч гэсэн гудамжинд жирийн нэг малчинтайгаа бараа бараагаа харалцаад аливаа тоглоом болж явсныг одоо яаж ч үнэмших вэ дээ гэсэн бичиж хуульчилсан байдаг юм аа. Мөн миний хоёр өвөө тэр үед мал ихтэй баян чинэлэг хөрөнгөтэй айлууд байсан болохоор өртөөний албыг бол хариуцдаг байсан байна. Тэгээ өртөөнийхөө албад цэргийн авсраг өртөг хариуцсан. Энэ одоогийн ховд сумын өргөн шир мөстийн борж өртөг хариуцаж одоо тэр өртөөнд унаа унлагын залгуулж тухайн төрийн ажлыг амжуулахад нь тусалдаг байсан байна. Мөн 1946 онд улсын сайн малчны амтгаар зөвлөгөөнд миний хоёр хогшоо хамт оролцож байсан. Миний нагц хогшоо болох ядам хогшоо маань улсын төрийн дээд олон болох төрийн хүндэт юу л одоо хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдаж бүрэн тоногтой мөнгөн тоногтой тийм имэйл хазарагч болсон дараагаас авч ирсэн ийм түүх байдаг юм аа. Тэгээ хоёр хогшоо минь тэр үедээ хамт хавуулж ирсэн ийм зураг байдгийг. Миний нагц хогшоо бол Сэрэмжээ эмээтэй гэрлээд одоо 5 хүүхэд төрүүлсэн. Том нь Сэтэмпэл Жамц Жаажа миний ээж Долгор Мижид Жанжин гэсэн ийм 5 хүүхэдтэй. Миний ядам өвөөгийн аавыг бол Гимпэл гэдэг хүн байсан. Энэ Гимпэл бол ард түмний нэр нь бол Баян гэдэг бас маш их баян чинэлэг учраас ард түмэн бол энэ Гимпэл Баян гэдэг дууддаг байсан. Одоо ганц хүн бол одоо миний энэ нагц хогшоо ядам юм аа. Тэгээд маш их хөрөнгө чинээтэй баян ийм хүний удам ийм хүн байсан байна. Тэгээ миний энэ нагц хогшоо болохоор ядам нь сумын анхны баг сургууль байгуулахдаа 6 хамтаа гэр 100 ийм хон ямаа мөн анхны хоршоонд 120 ийм хон ховдын 4-р морт хороонд хомтой тэмээ 4-ийг хон ямаа 80-ыг бэлгэлдэж байсан түүх байна. Мөн фронтод бэлэг хандуулах хөдөлгөөн өрнөхөд хамгийн түрүүнд халиун зүсмийн шилдэг 75 акт мороо бэлгэлдэж байсан түүх Ховд аймгийн одоо төв мужид бичигдэн хадгалсан байдгийм аа. Энийг одоо хүү гончигч Жамц Жаажа хуучлагта миний аавын талд бол том эрдэм номтой лам их байсан. Ингээд шинэ төрдөө одоо чадлынхаа хэрээр сайн туслах юм бол хэдэн үедээ та нар өвчин зовлонгүй өдрөг сайхан амьдрцгаах юм байна гэсний улбалаж хандуулах бэлэглэх ажилд онцгой өдөртөө оролцож явсан түүхтэй юм аа. Мөн манай аавга эмээгийн дүү хоролтой суусан Дамдамгүй Жаажа 1950 онд бол сайн малчны сол тэмдгээр шагнагдаж сайн малчин болж исэн. Ингээд 5 шумалын төрс бүхий дурсгалын сүлд мөнгөн хуц агэр хувнаар шагнуулж байсан байна. Сайн малчнаас гадна бас чаггүй уяач байсан хүн байна. Дамдамгүй Жаажагийн 3 дахь төвдөн Монгол улсын алдарт мандаа уяач, мөн төвдөнгийн хүү Бачааж нь бол аймгийн мандаа уяач. Ийм сайхан үүдийнхээ махалч удам ухааныг өвдөж миний төрсөн ах 2015 онд 65 жилийн дараа улсын сайн малчин болж 2020 онд улсын хошоо авраган малчин болж 2021 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин болсон. Ийм их ажилч хөдөлмөрч малч ухааны түүхийн хуудсыг зузаатгасаар явна. Мөн манай одоо дүүнээс хүргэн дотоод самбуу аймгийн хошоо авраг алтан гэрэл ад гэрэл нар бол аймгийн мянгат малчин миний дүү адмаа бол Монгол улсын зөвлөх багш төрийн дээд шагнал алтан гадас одон миний ах бол төрийн албанд 37 жил гасан дээр ажиллахдаа хөдөлмөрийн гавьяаны улаан төгөө одон алтан гадас одон зэрэг ингрээ медаасан ажилдаа ямар эзэн болж байгаа бид нар одоо энэс өлхөн харж болж байгаа. Мөн бидний нагц эмээгийн ах довчин довдон Бурхны номонд олон жилээр суралцаж агар мяндагтан лам байсан. Агар гэдэг нь бол тарин эзэмшигч гэсэн утгатай Бурхан шашны улсуудын дээд мяндаг өгөөд судрын ёсыг төгссөн, тарины ёсыг эзэмшсэн энэ цолыг бүрддэг байжээ. Ийм эрдэм чадaltaй олон лам хувраг манай түүхэнд байсан учраас байсан ингээ 1937 онд хөлмөгдүүлэлтээр баримтлагдаад дээд хэмжээгээр шийтгэгдэж 93 онд цагаагдсан байдгийм аа. Мөн ээж ахын хүү Мянганбаатар бол зүрхний гавьяат эмч динамитр гавьяат эдийн засаг зэрэг аль салбарт алдар нэрээ
мөнхөлсөн алдартангуудаас гадна уран сэлбэрийг одоо гаргуун сан гэдэг ээж минь ах байдаг. Энийг сэдэн бэлгэдэг. Сэдэн бэлж яаж явал маш уран хүн байсан. Далийн хальсны үндэс мөчрөдөө 5 хошуу малын төрсийг өөрийн гараараа сэдэн бол дарагт одоо бэлгэлж байсан түүх байдаг юм аа. Мөн одоо ингэж сэлбэр хийхээс гадна 12 жилийн тоглоом наадга одоо хөөрг зэргийг хийдэг. Миний аав ч гэсэн бас нутагтаа ингэж гайхагцсан уран ийм сэлбэрчин хүн энийг одоо залгамжилж ийм уран удам бол манай ах нарт байгаа. Манай ах бас сэлбэрчин. Миний ээж бас өөрөө их уран ойдлын үүлэндээ маш их уран ийм хүн байгаа. Мөн л манай ээж гараараа сэлбэр их хийдэг. Мөн тэрнээс гадна бол сайлс үгээ маш сайхан хийдэг. Оюунлаг ой сайтай, үлгэр домог түүх их ярьж өгдөг, чээж их сайтай, ажил хийвэл дуусал, давс хийвэл ууслаг гэх зүүр үгийн бядтай үгээр үр хөвгт биднийг хүмүүжүүлж өсгөж ирсэн дээ. Ном их уншдаг, уугур Монгол бичгээр одоо бурхны судрыг бол манай ээж уншдаг. Орой болгон жадан балтан гэрэл, сунды зэрэг судраараа хоньныхоо хот гэрэн гороо хийж үр хөвгт биднийхээ долоон бурхандаа даатгаж алтан газар содондоо одоо сүүгээ тасралтгүйгээр үргэж биднийхээ даатгаж байсны буйнд одоо 12 бидний одоо элэг бүтэн инг туг амьдарч байна да. Миний аавч мөн овсгоотой ахвалчтай сэргэлэн бертэнкэтэй хүн тусрахыг их наргаанч тоглоомтой хөгжилтэй дуу хууран дуртай уужим ухаантай ярилцсан сайхан цагаан шүдтэй том алаг нүдтэй хөдөрч хэрэг жинхэнэ Монголын юндан гоогоо гэмээр ийм сайхан аав минь ийм сайхан дүр төрхийг бид нартай үлдээсэндээ аав минь нутгийн хөгшч бол их бяртай одоо морины тэнхээтэй хүү байлаа гэж яддаг. Ямар ч эмнийг хангалд ашигын морийг жигтэй зогсооход тэр морин шээсэлдэ зогсдог, шууд зогсдог байсан гэж ярьдаг байсан. Ийм сайхан аав ээж удмын үр садтай бидтэй одоо манай Ховд аймгийн Дариусан бол одоо 3000 гаруй хүн амтай. Одоо сумын бахархал гэх юм бол манайх сумын улсын аварга нэгтэй, Хөдөлмөрийн Баатар 9-тэй, Ардын Цалтан 5-тай, Гавьяат 60 гаруйтай, төрийн шагналтан 3-тай, дэлхийн аварга олимпийн медальт 1-тэй, улсын цалтан бүх 6-тай, улсын мамлаа уяач 2-тай, Эрдэм мэрэгдэн 200 гаруй алдартанхуудтай. Үүнээс одоо бидний удмаас гэхтэл Баатар хонч нь одоо бидний удамд нэг нь байж байна. Ардын цалтан гэхэд Ардын багш Базар ах мань байж байна. Улсын мамлаа уяач бол хоёулаа бидний удмын 2 хүн байж байна. Гавьяатаас нь одоо 3 хүн байж байна. Эмч эдийн засагч. Эрдэнэтэн мэрэгдээс бол одоо бас тэр болгон тодорхой тоо гаргаж чадсангүй маш олон юм доктор профессор байна мэдэрнэ. Ийм удмын үр сад гэдгээр одоо бахархаас өөр бид нар одоо яах вэ те. Бидний ийм хүчрхэг оюунлаг байдгийн үр үндэс нь яалтчгүй бидний одоо төрсөн нутаг уул усны минь холбоотой аливаа хүний амьдрал авахгүй амжилт бүтээл хувь заяа төрсөн нутаг газар нутаг нь одоо нөлөөлдөг гэдгийг яахгүй бид нар мэддэг. Алтаа 13 мөнгө застай оргилын нэг болохын сутаа хайрхны уул бол их учиртай бэлэгдэлтэй хайрхан сутаа уул минь бурхан дүртэй уул гэдгийг өв дээдсүүд нь бэлгшин ярьж ирсэн. Адгаа өмнөд газрын шинжээчээр бол шинжээд энэ буянтай буурал өвгөн шиг номхон дэлгэн уул юм аа. Энэ уулын өвөр нөмөр ар ууцанд насад наадсан үс нь аж жаргалтай явах болно. Мөн их бичгийн хүн баруун гараа амраад зүүн гараараа тохиолдоод сарвчлан баруун хошоо харсан гүн бодлого хаширч байгаа юм байна. Энэ номын их хүний бичгийн янтан хүүсийн говийн биер янтан болгоны үзүүр юм байна. Энэ нутгаас бол бичиг эрдмийн олон хүн төрөх юм байна гэдгийг бол ингээд эртний мэрэгд шинжиж манай нутгийг шинжижсэн байна. Энэ одоо сутаа уулын эргэн тойрон хормонд буян хураах их бэлгэлтэй гэсэн шинжтэй түүхтэй. Манай Даруй нутаг бол Монгол орны одоо байгалийн одоо хэв шинж байгалийнхаа бүхэл одоо бүслүүрийн хэв шинжийг бол хадгалсан нутаг байдаг. Манай Ховд аймгийн Даруй сум болохоор хөхөр голоос зүүн тишээ болохоор шавг бударган баглуур таан хүмүүлгээд говийн урмаг замхилсан эсэрхэг хөрстэй говийн шинжтэй. Тэгээд говийн ийм шинжийг харуулдаг бол уулынхаа билээс доош болохоор аг ерхөг хялган хязаар өвс баглуур тал хэрийн бүсийн ийм шинжтэй. Сутаа хайрхны сугаас музан гөшөөтийн уужим сайхан хөндийн бол хар мод найгсан ийм хангаан шинжийг агуулсан ийм манай сутаа хайрхан ийм сайхан шинжийг агуулсан байдаг. А мөн одоо манай сутаа хайрхан зуны ихэнх сараар яваад очих юм бол
дөрвөн улирлын шинжийг бас тэнд үзэж болдог. Сутаа хархан зуны ихэнх сар дөрвөн улирлын өнгийг үзэхэд уулын ингэр биел газар хоримоогоор нь бол цэл ногоорсон цэцгэн наалгалсан зуны өнгөтэй 100 болчихсон байхад дунд төслүүрээс дээш нь яргууд өнгөж цухайсан одоо нялх ногоо арай яданд цухаж харагдах хавруулж байгаагийн шинжтэй байдаг. Нуруунд дээр нь гараад ирэхээр өнгөрсөн жилийн шар борлог одоо тэр үүсэнд хөглөрөөд сэрүү татал сингэнэл яг л нэг намрыг санагдуулсан юм шинжиг харагддаг. Зас богд сутаа хайрхан уул түүний дүү оргилуудын оройн одоо цавц цайсан зас цавцаас цайрч харагдах нь өвлийг одоо мөнөөс мөн гэж харагдахаар ийм сайхан байгалийн шинжийг зохицлоос ийм сайхан нутагт шихэв шинжийг улирлын дөрвөн өнгийг нэг дор зохицлоосон бидний нутаг бол хамгийн ийм сайхан нутаг юм. Бид энэ нутаг төрсөн нэр өөрөөсөө бид нар үргэлж бахархдаг зас цагаан сутаа хайрхны үрс гэдгээрээ бардамнаж явдаг. Энэ сайхан нутаг уул усныхаа өгөөж гიშгийг гүртэж ийм сайхан нутгийн төрсөн оюу бүлэгт хөдөлмөрт алдар сутаа ураг удмынхаа түүхийг үргэлжлүүлэн баяжуулж судалж шин цагийнхаа түүхийг бүтээж явах үрс хүүхдүүд ацсан нарын минь ажил үйлс нь үеийн үед өөдрөг өрнөн байхыг хүсэн өрөөж байна. Нэг л эцгийн ариун урсгалаас үе залгаж ургасан болохоор нэг л ээжийн алтан хевлийд өрн болж бүрэлдсэн болохоор нэг л гэрийн халуун голомтыг тойрч үлд орсон болохоор нэг л нэрийг хан хорвоод залж овгулсан болохоор зүс царай адил гэж андуурагдсан болохоор зан ааш ижил гэж эндүрэгдсэн болохоор зөрүүд тэнэгхэн наснаасаа л сайндаж муудаж өссөн юм болохоор зүрхий гомдлоо гэвч нүлэмсэн арчаад л инээдэг болохоор энэ ахан дүүс энэ амин улс үсгийн цагт хитгэн борцгоо хувааж эдсэн юм болохоор өвдгийн цагт халуун сэтгэлээ дэвсэж тойглсон юм болохоор үнчрэл хагцлын дунд биенээ л түшиж үлдсэн юм болохоор өөдсгөн багасаа л нэгнээ бараадаж ижилтсэн юм болохоор агаан дүүгээ өмөрч айлын бандтай нудраг зөрүүлсэн юм болохоор аниан багыгаа тэрч сайртай хацрыг нь үнсэн эрхлүүлсэн юм болохоор тоостой нүрээ угаацхан баярын динжээр гүйсэн юм болохоор тоонтой гэрээ дүүргэн зөнгөөрөө шүгэлдэж жаргасан юм болохоор энэ ахан дүүс энэ амин улс нэг л хүний тэргүүн дээр цуглаж уйлсан юм болохоор нэг л хатуу урчлан хамтдаа туулдаг юм болохоор үс үсгэн бодоод л өгөөлж сандаг юм болохоор үсэн буурал боллооч ах минь дүү минь л гэдэг болохоор салаад явъя гэвч сэтгэл нь урсаж холбох сарнай доодыг гэвч голомт нь дуудаж цуглуулах аргамжаатай улсаа